Good morning. За одоо өглөөний үүрийн 5 цаг 3 минут болж байна. Тэгээд бид хоёр одоо Air Force руугаа явах гэж байна. Лондон энэ удаагийн аяллаар. Тэгээд Лондон явах гэж байгаа өглөө бид хоёр жоохон 4 гэж сэрсэн болохоор бас ялгаагүй үүрээр нислэгтэй. Тэгээд бас нүд ам бүлтээ. 3-4 цагийн нойртой. Тийм 3-4 цагийн нойртой. Өмнөх өдөр нь ажилласан болохоор 3-4 цагийн нойртой. Тэгээд нүд ам бүлтээсэн жоохон ядралттай царайтай харагдчих байна. Гэхдээ бит хоёр бол даваад гарна. Тэгтээ гоё наа гэдэг шиг тий. За тэгээд хэдүүлээ аэропорт дээр болцгоё. За бит хоёр аэропорт дээр ирсэн байна. Лондонгийн. Одоо тэгээд ийшээ гарна да. Тэгээ хотын төврүүгөө болохоор тренер явд юм байна. Тэгээд одоо трейн суунда тий арай. За энэ хүн завхантай харьцуулж байна Лондон. Лондон ч ингээл Лондон Бридж гэдэг нэг л том гүртэй. Маш ч юм бол 2-3 гүртэй шүү дээ. Ямар нэртэй гүр? Динжийн гүр гэж байгаа, Арсын гүр гэж байгаа, Төвийн гүр гэж байгаа. Яа, 3 гүртэй. Гүртэй. Манай зах чи дотоод хан байхгүй. Дотоод хан байхгүй. Нэг дотоод хан ялгаа алгоо. За тэгэхээр наасаа буугаад тэгээ шууд тренингийн хэсэг нь залгаа байт юм байна. Тэгээ шууд трейндээ суучлаа. Тэгээд Eiffel-ийн шууд уншуулаад гар утсаараа шууд хөтлөлөө. Ямар нэгэн тикет зүйлс авах шаардлагагүй юм байна. Шууд уцаараа уншуулт. Шууд уцаараа уншуулаад тэгээ явчих юм шүү. Тэгээд юу гэдэг юм бэ? Одоо яг аэропортоос буугаад нэг доошоо орж байгаа юм шиг мэдрэмж төрөд нөгөө тэр газар таагаар метро шиг юм болов гэсэн чинь метро бол яг биш юм байна зүгээр трейн л юм байна. Тэгтээ айгүй гоё. Тэгээ буудлын зүгээр 2 дахь хурлсан юм. Тийм. Тэгээд ямар ч гэсэн одоо City Center л үгүй нэ 30 минут явах гэсэн явах байх. За нэг тиймэрхүү. За бид хоёр Gatwick-ийн аэропорт дээр буугаад за тэгээд трейндээ суугаад трейнээсээ шууд нэг 30 минут ерөнхийдөө яваад тэгээд London Bridge хажууд ийм газар хүрээд ирлээ. За бид хоёр одоо өглөө болж байгаа учраас өлсөж байна. Тэгэхээр нэвтрүүлэг хөтлөж байгаа юм шиг байна уу? За өлсөж байна бид хоёр. Өлсөж өглөө. Одоо хаашаа явах вэ? Одоо хаашаа явж юм идэм бэ? Харин одоо юу яаж явах юм бол та тий? Харин За харъя. За. Одоо Google Maps нь тэр том барилгууд байна. Өөр ингээ барилгууд байна. За бид хоёр одоо ингээ Borough Market гэдэг юм газар өглөөний цайгаа хайж явж байгаа. Оллоо. Тэгээд энэ ерөнхийдөө өглөө эртөө байгаа болохоор одоо л газрууд нь нээгдэж явах шиг байна. Яа хөөрхөн дэлгүүр авчгаа. Хөөрхөн юмнуудтай дэлгүүрүүд байна. Монголоор бол хараалцах. Монголын хараалцах гэнэ. Тийм үү. Бахан чизнүүд байна. Одоо энтхийн цагаан идэл юм одоо. Яа бэкер нэг байна. Энэ ямар гоё. Хоёр тийм. За. Тэ дасаа мод. Simon! Fuck off! Scottish smoked salmon. Fish shot хараа стрит. Дагсан нь 8 л. Энэ юу яараа? Juice нэх юм уу? Энэ juice нэх юм шиг. Тийм ээ. Цэвэр juice нь тэнд ингээ шууд. Яа сонирхолтой.
үзүүлэлтнүүд аягүй гоё. Ямар олон амжилтын тэр. Тийм яа гоё газар юу. Ингээ гоё зах байд юм байна. Одоо энд бол ингээ дандаа махнаа. Эндээс хөөх. Энд дандаа ногоонууд үү? Энд дандаа ногоо үнснээ. Тийшээ арай. Тэнд бас байна. Borough Market гэдэг алдартай одоо хамгийн эртний зах худалдааны газруудын нэг юм байна. Тэгээд ерөнхийдөө 11-р зууны үеэс эхлэлтэй гэж байна. Чи бараг 1000 жил одоо үүсгэн байгуулагдсан ийм урт удаан түүхтэй ийм том зах байна. Тийм байна. Тэр бүр тэр гоё гоё юм. Хэдгэн алдартай болоод ажиллаж байгаа. Би доош ирлээ даа. Үлсэж гин үү? Үлсэж байна. Амар үлсэж гин үү? Амар үлсэж байна. English breakfast идмээр байна уу? Идмээр байна. Ингээд юм лээ. Сая захиалга өгцөн тэгээд удахгүй ирэх байх. Айгу хөөрхөн орчинтай газар орчирсан. Тэгтээ орчны та хэдэд харуулнаа. Ой, зөвхөн амнаа. Ийм хөрхэн газар орчирсан. Бид хоёр ер нь ал мапаас үнэлгээг нь харж агаад хамгийн үнэлгээ өндөртэй өдрөө н ороод өмнөний газар орсон тэр нь болохоор бид хоёрны таалагдаагүй тэгээд дэш ороод ирсэн. Энэ нэрээ орчин хөрх юм байна. Тэгээ үнэлгээ өндөртэй 4.8 үнэлгээтэй тийм гоё газар байсан. Тэгээд бид хоёр одоо Marcus Brother гэдэг ресторанд орж ирсэн байна. За тэгээ бид хоёр ерөнхийдөө өглөөний хоолоо идгээд өглөөний цайгаа уух гээд байж байна. Бэкон байна, мөөг байна, өндөг байна, талах байна. За тэгээд энэ эрдэнэ шиш байна. tomato байна. Tomato. Toasted. Тэг үнэхээр амар гоё үнэртэж байна. Өлсөж байна. Тэгээд одоо идцгээ. Ready. Өнөөдөр юм шиг тантайраа. Энэ юу вэ? Харин бүр шиг хацсан зөнгөө баш. Crispy onion гэсэн. Яг агуу юм та. За бид хоёр одоо Лондонгийн төвд ингээд London Bridge гэдэг Лондонгийн гүүрэн дээр явж байна. London Bridge-с Tower Bridge гэдэг гүрлэн алхаж байна. Тэгээ голынхоо хэрэг дагуу. гол юм уу даалаа юм уу? Гол юм уу даалаа юм уу? Ийш бол гарч явал гэл юм шиг байна. Тэгээ энэ дотор нь энэ ингээд хуучны байлдааны онгоц монгоцл юм шиг байна. Энэ нэг сүвнэр маягийн юмтай болцсон. Дотор талд нь ресторанууд байд юм уу? Эсвэл үзүр үйлчлэгээний газрууд л байд юм шиг байна. Тэгээ ингээд битүүж уулзтай далаанхаа голынхоо хоёр талын эргээр ингээд халахад явд юм байна. Tower Bridge гэдэг Лондонгийн хамгийн алдартай одоо бэлэг тэмдэг болохоор Tower Bridge гэдэг гүүрэн дээр байна. За энэ хүү гүүрэн нь болохоор 1894 онд үндсэндээ нээгдсэн. Тэгээ хоёр талдаа хоёр өндөр ийм цамхагтай. Доогуур нь ингээд усан онгоц явах үеэр ингээд тэр тухайн гүүрэн ингээд голоороо дээшээ өргөгдөж онгоцоо доогуур гаргадаг. Тэгээд ийм гайхалтай тий 1894 онд одоо ингэж бүтээн байгуулагдсан гүүр байна. За бид хоёр одоо Big Ben гэдэг Лондонгийн бас нэг алдартай газруудын нэг болох Big Ben-ийн гүүр гэдэг энэ газрыг үзэхээр явж байна. За Лондонд одоо 12:10 болж байна. Цаг агаар бүр амар гоё. Тэр төсөөснөөс бүр гоё. Ер нь нэлээд дулаахан тэгэнгүүтээ шорт цолтой явахад ямар ч зүйлсгүй гоё. Амар гоё дулаахан байна. Тэр амар ядтай байна. Маш их дулаахан байна.
Тэгээд тэрний хажууд хараа хоолны аквариум үзэн шүү дээ. Сил зав гэдэг. А тий. Big Ben-ийн хажууганд талд нь. Big Ben одоо тэндээс ч дээр. Тийм ээ. Тэрний хажууд гоё аквариум байгуулсан. Тэрийг Sea Life гэдэг юу нэ 70 амтдын аквариум байгаа юм шиг үлээ. Тэгээд тэрийг бол аквариум. Монголоор бол аквариум шүү дээ. Аквариум шүү дээ. Аквариумаараа. Тийм аквариум. Тэр энэ хата хоёул crossway гамаар хам. За тэр ард. How cute. Амар гоё харагдсан юм. Амар гоё харагдсан. Энэ чинь дэлхийн алдартай одоо юу үстэй хараа. Одоо бас нэг бүтээн байгуулалтууд энийг үстэй. Тийм шүү дээ. Энд бүр Лондон үнэхээр их зурчдтай юм байна. Үнэхээр их жуулчтай юм байна. Ингээд зам одоо хүмүүсээс юм асуухлаар бас мэдхгүй байгаад байна. Өөртөө эндээс ирээгүй жуулчд. Тэг хүмүүсээс юм асуухаар ер нь мэдхгүй гэдэг энэ айгүй их жуулчтай. За өөр. Ой яриач. Яагаад түнөрөө байгаа. Ой би бас тайлбарлаж штэ. За өөр. Би бас хэлмэрлээ штэ. А тийм энийг бүр амар хөөртэй. Тий энийг бүр тэгээ амар их хүн ихтэй юм байна. За битүүний муудлахгүй шиг л явж байна. Тэр нэг муудлахгүй шиг л нэг түр дар хийчихгүй шиг л. Явах хичээж байна даа гэж. Тий. Вау. Элизабетийн гүүрэн дээр байна. Энэ яг энэ ард харагдаж байгаа барилга болохоор төрийн орд юм байна. Одоо их Британий төрийн ордон гэсэн. Вау, энийг хартаарай. Энэ болохоор энэ юу явж байна? Энэ cruise нэг жижигхэн онгоцсон юм шиг байна. Вау, тэгтээ бүр амар том юм байна. Жижиг юм шиг байна. За тэгээд энд яг ард харагдаж байгаа болохоор Big Ben гэдэг 1850 онд баригдсан юм бүтээн байгуулалт юм байна. Одоогоор 160 гаруй жилийн өмнө баригдсан. Тэгэд энэ бүр дэлхийд аягүй алдартай бүтээн байгуулалт хүн баг мэдчих ба. Тэгээ бүр яг ингээд дэрэгдээс нь харахаар үнээр гой сүрдмээр байд юм байна. Яа, яраашаа түргээр. Үнээр гоё юм байна. Тэгээ ингээд энэ хотоо ингээд толилдоо тарчдаг. Зөндөө олон энэ яг энэ гүүрэн дагуур нь усан онгоц завнууд явт юм байна. Хоёр одоо энэ нэг red телефон боксынханы зураг авах гад ооширлоо зогсож байна. Ийм их очиртэй юм байна. Тэгээд ер нь бол хэд хэдэн телефон байд юм байна. Ганцхан нэг биш. Тэгээд бид хоёр хамгийн ойрхон хамгийн гоён сонгоод энд ооширлж байна. Нилээ ооширтай. Нэг ооширлж байгаа зураг авах юм байна. Тэгээд энэ Францын уран баримлч Мари Туссауд гэдэг хүний одоо лав баримлын уламжлалыг хадгалсан юм музейд орж ирж байна. Ерөнхийдөө дэлхийн хамгийн том салбар гэдэгтээ ордог юм байна. Хэдэн давхартай байна? Party. Get ready to walk the red carpet at one of the most exclusive ceremonies of the year. It's showtime! Yeah. Тийш арилаарай. Той харагдчих байна. Sorry. And he's ready to take photos with his bag. Hello! Хүн биш баримл аа. Ini dari hatinya. Мөнгө нэг жаа. What an inspiration!
Уруулч яагаад байгаа хараа. Зана баримт нураач байр. Яа гоё маа. Чи суугаарай. Убаа. Яа, станшин руу. Queen Elizabeth I. Ачи түүхэн хэсэг юм шүү хараа. А тийм байна. 400 жил гин 400 жил юм шүү. Нэгэн тойрны харуулж яваа. William Shakespeare. To be for Ой, мэдээра. Бүгдээ шигтэй. 1660 Одоо ааш хийсэн. Wow. Ja, das demişti. Yavru yumuşak bedera. the King of England's baker, Elizabeth Redburn, has been blessed with a great order of His Majesty King Charles II, Sir Christopher Wren was given the task of rebuilding St Paul's. This time, London was built in stone. From the ruins of the fire, a new cathedral arose to fill the sky with glory. Давай, сама За ингээд одоо нөгөө Дондонгийн бүтээн байгуулалтын нөгөө гарч ирж байгаа байна. Stood firm against the assault of 2 world wars. Одоо энэ сүүлийн үеийн рүү орж. Хөгжсөн яваад авах шүү. Тий, хөгжлөсөн. 400 жилийн өмнөхөөс эхлээд ингээд Wow. Spider-Man. За энэ нэг Star Wars гэх киноны хэсэг юм байна. Юу энэ өнөр мөндөр нэстэй.
За бид хоёр сая хятад тоол идчихэд гарч ирлээ. Тэгээд Мик асуусан уу? асуусан. Хятад тоол идчихэд гарч ирлээ. Тэгээд өндөө бол таалагдсангүй. Тэгээ нөгөө China Town-ных нь бахан хятад тоолны газруудыг уг нь үзэж байгаад ревювийг нь үзэж байгаа хамгийн үнэлгээ өндөртөр нөгөө олсон. 4.9 одтой байсан. Тэгсэн чинь холигтолцоо. Амар махсаад тойр ч нөө юм үдээд гахамах цагаалсан чинь Өрнөөл чихэр заяа. чихэр. Өрнөөл чихэр. Тэгэл за тэгээ бид баг тэлийн нийтлэг болсон да. Тэгээд бараг 48,000 паунд евро паунд тэнгуүч чинь ёо. Гой хоол идэхтэй бол битгаар мөнгө харамлдаг. Тэ? Ууг нь харамлдаг. Тэгэхээр муухай хоол Муухай хоол идсэн жоохон сэтгэл дондоо. Муухай хоол жоохон мөнгө зарсан. Сэтгэл дондоо. Явж байна. Монгол мөнгөөр утгах чинь бүр баг 200,000 төгрөг болчих жоох тэ. Тэ. Одоо бид хоёр аквариум Тэ. үзэх гээд явж байна. Дээш нь доош Яа дотор мохоо гэсэн. За хэрэг. Гоё ялла гэхдээ нэг хүүхэд насныхаа жижиг гурвлгаас билээ ш моринтой оройлгоод ирсэн юм. Ясара. Утас. Юу цааг матчих штэ. За одоо бид хоёр аквариум үзнэ. Гой юм хараа саадчих юм аа тэр. Энэгээр дагаж явах юм байна. Дэ. Эд сэк үзэл бүр одоо. Миний нэмонод энд байсан байх штэ. Тэр гоё яг аваад шиг бодоосаа вифтэндээ. Энэ модон дээр энэ дээр шүү дээ. Энэ Нашаараа. Ингээ очиж тий. Яг энэ доо пингвиний төрлийн амьтад амьдардаг юм хүүтэн орны амьтдын ийм хэсэгт нь ороод ирсэн байна. Гэхдээ Солонгос аквариум үзчихсэн. Энэ илүү надад гоё санагдаж байна. Эсвэл цогоотой үзэж байгаа болохоор л ч магадгүй байна. Баярлалаа. Таптхоор Лондоо үзгээд Лондоохоо гадаа ороод ирлээ. Энэ нүдэнд харагдсан урдлын кабин гэх юм бол нийтдээ 32 ширхэг кабинтай. За тэгээ нэг кабинд 20-25 хүн ингээ багтаадаг, суудаг ийм хэсэг байна. Ай дотроо суучихсан байна. За тэгээ 135 м буюу хамгийн өндөр зэг дээр одоо яг одоо ирчихсэн байна.
За одоо тэр Лондон ясаа буух гэж байна. Нэлээд дашж байна. Үнэхээр гоё юм байна. Сэтгэл хэрэг. Сэтгэл үнэхээр гоё юм уу? 100%. Тийм амар том юм байна. Би ч нэг хотын нэг парк дээр гарах гэж өндрөөс айдаг хүн ч юм бас. Энэ бол үнэхээр аюулгүй юм байна уу? Тэ? Тийм парксын бас эвгүй штэ тар тур гэдэг дуурж муураад. Цагаабар амиас таахгүй дээр. Тэр шүн нэгээ салхималхын нэгээ саваад байгаа. Гэтэ энэ бол ямар ч яхаад байхгүй. Photo sign, strike a pose. Please stand in the most photo areas to the side of the Чим байна те? Хожуулаа. За энэ хүү музей нь болохоор 1881 онд нээгдэжсэн. Тэгээ 80 сая гаруй одоо ийм байгалийн үнэт зүйлсүүдийг агуулсан юм музей тийм байна. Энэ яст мэлхийнх юм байна. 34-өөс 23 сая жилийн өмнө яст мэлхийний юу шүү дээ. Чих нэг даймондод биш дээ. Тийм тийм. Нүд томж шүү. Diamond хүсээд байдаг л кьюхнүүд гэж дээ. Монгол кьюхнүүд чинь. За энэ одоо динозаврын хэсэг нах шүү. Тийм ээ. Энэ хүний өвчлөө. Хүний өвчлөө юм шүү дээ. Энэ нэг арслан зааны Юу штэ. шүдмүүд хэсгүүд нь л юм шиг байна. Тэгээ үе арслан зааны одоо энэ олдсон яс байна. Тэгээ энийг ингээ бүхэлд нь ингээд нөгөө нэг аваад ирсэн юм. Археологийнхаа ингэж ухаж жагаад тэгээд энэ яснуудыг нь ил болоод тэгээд ингээ шууд аваад ирсэн юм. Хүчингийн толгой байна. Мод юм шүү. Чулуучсан мод юм байна л да надад. Сайн ямар гоё юм. Оо. Тэрэ. Дээрээс бүр гоё юм байна. Green Zone нь явж байна. За Green Zone ингээ гараад ирэхлээр. Энэ дизайн бол үнэхээр ярилтгүй. Үнэхээр гоё юм байна. Музейг үзчихэд гараад ирлээ. Тэгээд үнэхээр амар олон гоё үзэх юмтай, харах юмтай. За битэр. Оо ямар гоё. $17.5 85 мянга.
сэн милкшейк нь авах. 15 баа. Бараг 78 баа. Нийлээд 150-60 мянга. Нэг юм зүсэм юм, нэг юм нэг сүү хоёр, милкшейк шиг сүү хоёр юм авлаа. Энэ хөө. За бид хоёр ингээ Прадагаас гарчихсан явж байна. За одоо кабель картаас суун. Тэгээ одоо энэ газар доогуур нь явдаг юу гэж юм бэ? Жубиле гэдэг газрын метро юм уу да тий? Метрогоор явах гэж байна.